бие амархан, сүрэг тарган, сайхан намаржиж байна уу? Эрүүл бус эдийн засагт. Говь тал руугаан сүл өтгөрч уул хангайда өвс цэцгэс өвгөрсөн намар оройн тэнгэр дор мал сүргээ адуулан тогтоож налайлгаад овоон дээр дуран тавьжээ суухан малчин хүний жаргалсан. Тэр тэндээс нэгэн мөртөн галгуулж ирээд дөрөөмөлтлөн мэд бидж цаг агарын сайхныг хэлцээд цааш мал сүргийнхээ тарган тавтайг хуучилж суухан жаргалсан. Ийм л тогтуухан намар оройн энэ цагт малчид маань айл хотлороо хатлан дэжээл эм бэлтгэж эрвих тэрвихээрээ өвлийнхөн бэлтгэлийг базааж аваад мал сүргийнхээ эрүүл мэндийгч хэдийнэ анхаар нэгтэлж юунд ч санаа зовхгүй амар амгалан сууж буй бизээ. Ингээ та бүхэнд Монгол орны мал сүргийн эрүүл мэндийн талаар мал эмнэлгийн мэрэгжилтэн хишгийн бод сайхны яриаг хүргэе. Өмнөх жилүүдэд мал амтны шүлхий мялзан гих зэрэг өвчнөд мэрсэр гарсан. Энэ жилийн хувьд ямар байна? Монгол орны аль хэсэгтээ төлөх эрсдэлтэй бай. За мөн түүнээс хэрхэн урьдчилан сэргийлж ажиллаж байна. За шүлхий өвчний хувьд бол одоо Монгол улсад 20 зэрэгтэй аймаг сум байхгүй байна. За нэг аймагт хязгаарлалтын дэглэмтэй нэг сум байна. За бусад аймаг сумн дээр бол 20 зэрэг хязгаарлалтдаг асуудал одоогор байхгүй байна. Шүлхий өвчний асуудал руу намжуул байдалд орсон гэсэн. За богмолын мэлзэн өвчний хувьд бол 21 онд бас өмнө бүсийн одоо говийн аймагуудаар гарсан, наашлаад Төв аймагт гарсан энэ тохиолдол байгаа. За 22 оны яг одоогийн байдлаар гэх юм бол Арангаа, Хөвсгөл, Булган аймгийн уулзрууд нэг хэдэн сум байна. Арангаа аймгийн Цэцэрлэг, дээрээс нь Жаргалант, за Хөвсгөл аймгийн Их уул, Аршаант, нааша Булган аймгийн Баян агт, Удаг өндөр зэрэг хэдэн яг тэр уулзрын хэдэн сумдууд байна. Эдгээр сумдууд дээр богмолын мэлзэн өвчний эрсдэлтэй байна л да. Тэгэхээр нөгөө малчид маань отор нүүдэл хийх, за дээрээс нь одоогор бол малын нөгөө хийлтүүлэгч малын хуц ухаан тавих ажлууд бол яг эд явагдаж байна л да. Яг энэ үеэр бид нар нөгөө хуц ухааны 8 хийх, дээрээс нь малын шилжилт хөдөлгөөн хийх, отор нүүдэл хийх ийм тохиолдолд эдгээр аймаг сумаар нөхөхгүй байх. Дээрээс нь эдгээр аймаг сумаар шаардлагагүй явахгүй байх. Дээрээс нь малын отор нүүдэл хийхдээ мал эмнэлгийн байгууллагаасаа зөвлөм чиглэл аваад нүүж байгаа ч гэдэг саналыг малчидаа сайн анхааруулмаар байгаа. Яагаад гэвэл бид нар санаатай болон санамсаргүй байдлаар өвчтөе бус нутгаар дамжиж өнгөрөх, эсвэл өвчтөе бус нутагт нүгэд очиж тухайн өвчтөе бус нутгаас эрүүл бус нутг руу нүүх ийм тохиолдол өвчнийг бас цааш дамжин дарахын эрсдлийг үүсгэж байна л да. За хоньны цэцэг өвчний хувьд гэвэл одоо хоньны цэцэг өвчин зүүн бүсийн 2 аймагт байна. Доронтой аймгийн 2 сум. Доронтой аймгийн 2 сумн дээр л байна. Тэр Доронтой аймгийн 2 сумн дээр хоньны цэцгийн асуудал одоогор бол 9 сарын 20-оос хойш дахиж өвчл нэмэгдээгүй. Бид нар урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын арга хэмжээнд хэрэгжүүлж явж байгаа. За хүрээ арьс товруудах бол 10 сарын 11-ээс хойш энэ өвчний тохиол дахиж нэмэрч шинээр бүртгэдэггүй. Гэхдээ энэ бол зүүн бүсийн Доронтой аймгийн Сүхбаатар аймгийн нэг сум байна. Доронтой аймгийн Баян Тумун, Халахгол зэрэг сумдуудад бол энэ өвчний эрсдэлтэй байсан. Одоогор бол тэдгээр сумдуудад өвчний асуудал бол намжил байдал руу орсон байна. Гэхдээ энэ өвчний нууц үе маш урт байдаг учраас эдгээр зүүн бүсийн аймаг руу одоо отор нүүдэл хийх хөдөлгөөнүүд их явж байна л да. Тэгээ энэ нь бол одоо нөгөө зөвшөөрөлгүй янз бүрийн байдлаар нүүдлүүд хийгдэж яваад байгаа. Энийг яагаад зөвшөөрөлгүй гэж хэлээд тэгэхээр аль биесны зөвшөөрөл авж байгаа нь бол энэ аймагаас тэр аймаг руу нүүж яана гэдэг мал эмнэлгийн зөвшөөрлөө аваад явж байгаа. Гэрчлэгийг аваад, цахим гэрчлэгийг аваад явж байгаа. Цахим гэрчлэгийг авалгүйгээр одоо дур мэдэн нүүдэг юм асуудууд бас байгаад байна л да. Тэгэхээр мал эмнэлэг бол айл өрх болгоны отор нүүдэл малын шилжилт хөдөлгөөнийг тохой бүрт хянах тийм боломж бас бүрдэж өгөхгүй байдаг. Улсын хэмжээнд. Тэгэхээр нөгөө нүүдэл хийхдээ зөвшөөрлөг ороод очих юм бол өөрийнх нь мал өвчлөх, дээрээс нь одоо энэ зайлшгүй шаардлагаар бусдах ч юм ийм нөхцөл хүндрэлтэй байдлаар ороо явчихдаг. За тухайн бүс нутагт очиж өвлжөөд дараа нь буцаад нутг руугаа нөхөхдөө эргээд нөгөө өвчний эрсдлийг аваад өөрийнхөө бус нутагт өөрийнхөө нутагт очиж өвчний эрсдлийг үүсгээд малын өвчлөлөө явуулдаг ийм бас эрсдлүүд байгаа даа. Тэгэхээр
дотор нуудлын ихтэй мал эмнэлгээсээ заавал зөвлөм чиглэл мал эмнэлгийн гарал үүслийн гэрчлэгээ гэж ба амьд малын шинж төлөвлөгийн гэрчлэгээ. Тэр гэрчлэгээнүүд аваад зохих зөвшөөрөлтөөр хөдөлгөөний хийх хэрэгтэй. Зөвшөөрөлтөө хөдөлгөөн хийн гэдэг маань тухайн бүс рүү нүүх гэж байгаа малчин байвал малын эмчин зөвлөж өгөх ёстой. Тэр бүс нутагт ийм өвчин гарсан байгаа учраас та тийшээ нүүж болохгүй гэдэг чиглэлийг өгдөг. Ийм учраас зөвшөөрлөө аваач гэдэг юм хэлээд байгаа. Эрүүл бэлчээрт эдээжлэж гэмээн эрүүл мал торнож, эрүүл мал торнож гэмээн эрүүл хүнс бүрдэх учиртай. Отор нуудлын хөдөлгөөн мал махны нийлүүлэлтгээд наas цааш хийгдэх үйл явдалд мал амтны гаралтай өвчин эмгийн талаар аль аль талдаа анхааран ажиллах нь хэн хүний хариуцлага. Сүүлийн үед яригдах болсон эрүүл бүс нутгийн талаарх ойлголтыг мэрэгжилтний иранаас онцлон хүргэж байна. Сайд болорч чулуун Франц улсад ажиллах үеэр Парис хотод төвтэй дэлхийн мал амтны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай болцсон. За уулзалтын үеэр Монгол улсын баруун зүүн хойд бүсэд малын өвчингүй тусгаарласан эрүүл бүс байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлсэн. Тэгэхээр эрүүл бүс нутгийн тухай ойлголт, эрүүл бүсийн тухай хэрэгжилт ямар шатандаа өрнөж вэ? Цааш тэн тал дээр хэрхэн ажиллах талаар та малчин түмэндээ самартуул. За энэ дээр одоо бүс нутаг гэхээр том асуудал болчихно. Одоо жишээлх юм бол баруун бүсийн 5 аймагч гэдэг юм уу? Мал эмнэлгийн байгууллагаас баруун бүсийн 5 аймгийн шүлхийн өвчнгөө вакцин төрдөггүй бүс болгоё гэд бид 2 удаа зориод ажилласан. Дэлхийн мал эмнэлгийн эрүүл мэндийн байгууллага төсөлтөө илгээгээд яг тухайн үед тухайн бүсийн хэмжээнд тэгэхээр одоо нөгөө баруун бүс дээр гэхэд яг тэр бидний материал илгээхийн 2 тохиолдлоор бас тухайн бүс нутагт шүлхийн өвчин гараад энэ асуудал цуслагдчихсэн юм байдаг. Тэгэхээр одоо яг энэ тусгаарласан бүс, тусгаарласан аж ахуй гэж яриад байгаа маань яг нэг тодорхой хүрээний газар нутагт малын хөдөлгөөн, одоо гаднаас гарах малын хөдөлгөөн, дотроосоо гарах малын хөдөлгөөнийг хязгаарлаад тэр бүс нутагтаа одоо нөгөө маллах эрүүл бүс үүсгэж байгаа гэсэн үг. Тэр эрүүл бүсээ ямар ч байдлаар үүсгэж болно. Тодорхой одоо том хүрээнд үүсгэж болно, жижиг хүрээнд ч үүсгэж болно. Тийм байдлаар тусгаарласан аж ахуй гэж бид нар нэрлэж байгаа юм л да мал эмнэлгийн хэллэгээр бол яг тийм аж ахуй байдлаар байгуулад тэр дотроо тодорхой давтамжтайгаар одоо вакцин хэрэгцсэн эрүүл гэдэг юм уу ийм айл өрхөөс малуудыг бид нар сонгож аваад тухайн бүс рүү оруулаад тухайн бүстэ оруулаад оруулахынхаа өмнө шинжилгээний лабораторийн шинжилгээнд амруулаад энэ мал эрүүлээ гэдгийг нь хотлно. Тэрний дараа оруулж ирээд тодорхой 14 хоногийн зайтай ч юм уу урьдчилан ийм тусгаарладаг хашаа байна гэсэн үг. Тэр тусгаарласан хашаан дотор 14 хоног байлгахдаа нөгөө яагаад 14 гэж нөхөр 14 хоногийн хугацаанд нөгөө шүлхий байна уу, богмолын мэлзэн байна уу, энэ гоц халдвар өвчнүүд, бусад өвчнүүд бүх өвчний шинж тэмдэг илэрх хангалттай илэрх хугацаа байна. Тэр 14 хоногийн хугацаанд байлгахад шинжилгээнд хамрагдахад илрээгөө тохиолдол 14 хоног дахиад илрүүлэх урьдчилсан ийм тусгаарласан хашаа гэсэн. Тэр хашаанаас дараагийн үндсэн хашаа руу шилжүүлж 14 хоногийн дараа за эрүүл гэдгийг нотлохтаа гэвэл үндсэн хашаа руу оруулах. Үндсэн хашаан дотроо бид бас нэг тодорхой хугацаанд байлгана гэсэн үг. Одоо тэр дотроо малыг тэжээх, за дээрээс нь бусад арга хэмжээнүүд явагдана гэсэн үг л дээ. Тэгээд түүний дараа нөгөө малаа юунд үйлдвэрлэлөө хүргэх ч гэдэг юм уу. Ийм шат дамжлагаар явдаг гэсэн үг. За тэр урьдчилсан 14 хоногийнхаа хугацаанд байлгахдаа мөн бид нар одоо эндээс шаардлагатай бол лабораторийн шинжилгээнд хамруулах, бусад эрүүлгийг нотлох юмуд хийж байгаа. За үйлдвэрээс гаргахдаа бид нар хашаанаас гаргаад үйлдвэрлэл махны үйлдвэр мал адилгааны цэг ба шүү дээ. Тэр цэг рүү явуулахдаа шаардлагатай шинжилгээ авах. За өгвөл бид нар энэ тодорхой хугацаанд эрүүл гэдгийг нотолцсон учраас бид нар шууд үйлдвэрлэлөө явуулна гэдэг. Тийм байдлаар явж байгаа. Өвөг дээдсээс уламжлагдсан ирсэн мал маллах арга ухааны хамгийн өнөт нэгэн зүйл бол мал эрүүл байх. Монгол орны өргөн удам газар нутагт эрх тавараан бэлчээрлэх Эрдэнэт мал сүрэг маань 10 будаа мэт арвижин өсөж аюул эрсдэлгүй эрүүл бүс нутагтаа инхчин үржих болтугай хэмээн энэ хүү нэвтрүүлгээ жаргая. Монголын үндэсний радиогийн малчин нэвтрүүлэг ээлжид даваа гарагийн дугаараа хүргэлээ. Нэвтрүүлгийг бэлтгэж хөтлсөн редактор Эрдэнэт ган тулга, найруулагч Даваа Доржийн оюун цэцэг.